Бичлэгийнхаа гэрлүүлгийг сайжруулмаар байвал үргэлжлүүлээд үзээрэй. Гэрс өдөр өнгө бодгийн талаар суралцах боломжтой гоё их сурвалж бол уран зураг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хэдүүлээ дэлхийн алдартай уран зургуудын гэрлүүлүүдийг бодит амьдралаар дахиж хийх болно. За энэ арт писийг харах юм бол 3 зүйл маш тодорхой байгаа. Dark background, гэрлийн нэг их үүсвэр болон зөөлөн сүдэр. Үндсэн гэрлээ сонгохдоо нэг бол цонхны гэрлийг ашиглаж болно, эсвэл хиймэл гэрэл ашиглаж. За цонхны гэрэл ашиглаж байгаа тул хэдүүлээ чүүлийн урд дуранд татаад өгчвөл гэрэл маань илүү зөөлөн тарна гэсэн. За харин хиймэл гэрэл ашиглаж байгаа үед хэдүүлээ soft box ашиглах хэрэгтэй. За зурган дээр байгаа эмэгтэй сүдрийг ажиллаад үзэх юм бол 45 градусаар унсан байна. Тэгэхээр хэдүүл үндсэн гэрлээ тавихтаа нүднээс дээшээ 45 градус үнцээр унсан байдлаар гэрлээ тавих гэсэн. За энэ background-ууд мэдээж dark background хэрэгтэй. Миний хувьд надад байгаа хамгийн dark background нь хөшиг. За гэрэл тавих үед soft box маань мэдээж гэрлийн ингэж тараа зөөлрүүлж өгч байгаа. Харин аргашаа арын background руу тусаад байгаа гэрлийг болиулахын тулд бид нэр грид ашигладаг. Грид нь гэрлийг өргөн цар урагт тарахаас сэргийлээд илүү бага санд гэрлийг тусгаж чиглүүлж өгдөг. За грид ашиглаад background-а dark болгочлоо. Одоо бид үлдсэн зүйл бол зөөлөн сүдэр. За ер нь ямар нэг гэрлэлээр тусч байгаа сүдрийг зөөлрүүлж өгөхийн тулд за нөгөө талаас нь адилхан гэрэл тусгаж бол үндсэн гэрлийнхаа яг эсрэг талд нь гэрэл ойлгож байрлуулж болно. За гэрэл ойлгож гэдэг нь цагаан өнгийн юу явах боломжтой. Жишээ нь цагаан хан, цагаан даав, цагаан цаас ч юм уу байж болно. Тэгээ одоо яг миний кейсээр болохоор цагаан хан байна. За ингээд хэдүүлээ вермер стайлаар гэрлэлүүд хийж үзлээ. Дараагийн артаар уулзлаа. Баяртай.